орчин үед бид амьдралынхаа ихэнх хэсгийг дотор өнгөрүүлдэг болжээ. Тийм ч учраас дотоод орчны агаарын чанарт анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай болсон юм. Олон улсын судалгаагаар агаарт дэгдсэн тоосонцор нь астам тэргүүтэй амьсгалын замын өвчнийг сэтрээдэг гол хүчин зүйлийн нэг болдог. Ахуй нөхцөлд оронжлын давуу, матрас, цэмбэн бүрээстэй тавилга зэрэг хамгийн их тоос хөрвүүлж дэгдэж байдаг. Флоридагийн Пенсакола дахь суперкомпьютерийг ашиглан хийсэн тоосонцрын симуляцаар хатуу гадаргуу болон хивстэй гадаргууд тоосонцор хэрхэн дэгддэг болохыг судалжээ. Хариуд нь хивсний бүтэц тоосонцрыг тогтоон барьж байдаг учраас хатуу гадаргуудаа харьцуулахад 80% бага тоос дэгддэг болохыг тогтоосон байна. Бид үүнийг туршихын тулд хивстэй болон хивсгүй хоёр өрөөнд чанар шалгагчтай агаар цэвэршүүлэгчийг байрлуулан 3 цагийн турш ажиллуулсан. Хивсгүй өрөөнд тоосонцор их дэгддэг учраас агаар шүүх шатан бохирдлогтой болсон байхад хивстэй өрөөнийг бараг бохирдлогүй байх бөгөөд дараах үлдэн байлаа. Харин хивст ороожин тогтсон тоосонцорыг сайн чанарын тоос оруулагчаар тогтмол цэвэрлж явах хэрэгтэй. Ингэснээр дотоод орчны агаар илүү цэвэр болох төдийгүй харшил үүсгэгч тоосонцороос ангижирч чадна.